Залуусын өргөнөөр хэрэгэлдэг цахим платформудаар уламжлалт ном хурж байгаа аялал ажил үйлс бүтээгт харин болон дуучин Лослын Болдоотрын дуунуудыг орчин үеийн бөмбөрийн хэмнэлтэд хослуулсан бичлэгүүд олон анхаарлыг татах болсон. Тэдгээр контентороо танигдсан залуу бол бөмбөрчин Алт Эрдэнэм. Тэрээр олон улсын фестивалуудад тоглож Монголын металл хөгжмийг гадаадын тайзнаа хүргэж байгаа Groove Love Clown хамтлагийн бөмбөрчин юм. Ста чадaltaй мундаг лам байна. Одоо ийм ламаар уушсан ажил үйлс минь бүтнэ гэл те. Тэгж бэлэшээд байсан. Тэгээ би багасаа тэр боддог байсан. Яагаад ийм амир хэмжээлэг өглөөд байгаа юм шиг те. Тийм байна гэж бодоод тэгэл сүлд харж байгаа л ийм видео хийсэн. Тэгээд тэр минь бас азар юм уу? Тэг юу нэлээ азар бас гой хүмүүст хүрчихэл боллоо гэж бодож чинь. Тэг хүмүүс сүүлийн үед Жензи үеийнхний хүсэмж дооч идэрэл яваад байгаа шүү дээ. Тэнгүүд л би тэгвэл би энэ ахыг дагаад хүсэмжт бөмбөрчин болмаа санагдаад. Уудмын хотоос чигийгүү ямбайдаа ургах наран шиг уяарсан. Бага наснаасаа хөгжим дурлан өссөн тэрээр сонсон хөгжмийнхөө хэмнэлийг ширээ сандал дээр тогшин дуурайдаг хүүхэд байжээ. Харин энэ сонирхол нь аажмаар мэрэгжлийн төвшөнд хөгжиж өнөөдөр тайзны болон студийн хөгжимчин болоход нь нөлөөсөн байна. Түүний хувьд бөмбөр бол зөвхөн хөгжмийн зэвсэг бус хамтлагийн бүх хөгжмийн хэмнэлийг зангидж өгдөг чухал үүрэгтэй хөгжим гэдгийг онцолж байна. Тиймээс тоглолт бүрдээ зөвхөн өөрийн хөгжмөө бос хамтлагийн бусад гишүүний тоглолтыг мэдэрч тоглох шаардлагатай байдаг гэж ярьлаа. Мөн түүний лам нарын ном хурж аялгуу хэмнэл тохируулан бөмбөрцөн бичлэгийг дэлхийн 5 улсын буддистууд үзэж баяр хүргэн цаашид үргэлжлүүлэн хийх санал тавьжээ. Defcore өөрөө хамтлагтай 11-2 жил тэр хамтлагтайгаа цуг явж байгаа. Groove Love Clown гэдэг хамтлаг ер нь үндсэндээ бол би чи металл бөмбөрчин баггүй юу? Одоо манай хамтлагийн Салбтай гэж цомогчин гэр бүлийн хүчирхийллийг дуулдаг баггүй юу? Тэрний ер нь эсрэг тэгтээ гаргаж байгаа нь одоо юу гэдэг тэр хүний оронд орж ингэж байгаа юм шиг. Аюу харигс тийм үгнүүд агуулдаг те. Тэгвэл тэр нь одоо уншаад ингээд цаадлын утгыг ингээд ойлгохыг хичээх юм бол те ийм хүнд юм мэдрэмжийг хүүхдэд те гэр бүлийн одоо энэ зарим нэг төлөвшөөгүй эцэг эхчүүд ийм хүүхдийн тархинд трама те ийм хүнд юмыг хийж байгаа шүү гэдгийг ойлгуулах гэж байгаа байхгүй. Монголын Groove Love Clown буюу GOC хамтлаг нь Deathcore урсгалаар уран бүтээлээ төвлөрдөг. Deathcore нь death metal болон metal core урсгалын элементүүдийг нэгтгэсэн extreme metal хөгжмийн дээд төрөл бөгөөд хүчтэй гитарын нэрийг хурдтай бөмбөрийн хэмнэл growl болон scream төрлийн хоолоогоор онцлогтой. Тэд хүн төрлийн metal хөгжмөөр дамжуулан сайхан сэтгэл эерэг хандлагыг түгээхийг зорддог байна. Гаднаас нь харахад ширүүн ойлгомжгүй мэт санагдах энэ хөгжмийг сонсдог хүмүүс илүү зөөлөн сэтгэлтэй, өргөн сэтгэлгээтэй байдаг талаар зарим судалгаанд дурдсан байдаг хэмээн хэлбэр юм а. Тэд цаашид хүн хамтлагийнхаа ах нарын нэгэн адил дэлхийд даяар аялан тоглолт хийх зорилготой гэдгийг хэллээ. Энэ зорилгынхоо эхлэлийг тавьж дэлхийн хэмжээний хөгжмийн томоохон фестивалуудад эдийн оролцсон тоглоод байгаа юм а.